Өнөөдрийн маань зочин бас бэлэн болсон байна. Студид өрөө тийм ээ. Тэгээд cosplayer анх ням. За мөн давчин сүрэн поророо. Аха. За өглөөний минь хоёроо. Өглөөний сайхан амарвоо. Өглөөг хэрхэн яаж эхлүүлж байна да? Ямар гоё яригч энэ хоёр манай өрмөц. За хөвчээ зүгээд микрофон өөртөө манай хоёр жоохон ойртуулад чөлөөтөө суугаарай. Бие барих юм байхгүй шүү. Юу ач сунгаад микрофон баг зэрэг сунаа. Оо яг зөв. Аха. За манай хоёр сайхан амарсан уу? Өглөөг яаж эхлүүлж гин өөрсдөө танилцуулаад дөрвөлээ ярианд орё тийм ээ. Намайг форор гэдэг нөгөө миний нөгөө стейж нэм тайзны. Би тэгээд яг өглөө босон гутаа нөгөө шууд ингээд бэлдээл хүрээд ирсэн. Бид хоёр ингээ хослоод нэг дүр хийсэн байгаа байхгүй юу? Нэг анимын дүрүүд. Нэг анимын дүрүүд. Аа. Би таах уу? Би таачих уу? Энэ яг Counter Center уу? Тийм ээ. Оо за. Намайг болохоор анхны юм гэдэг. Би нөгөө жинкнэрээр явах дуртай. Миний нэрний утга учир нь болохоор өөрөө анхны нар их сутгатай болохоор нэрэндээ их дуртай болохоор ер нь бол солио гэж нэг бододгоо маа. Ааха. Анх нэм давчин сүрэн поророо. Хоёр маань хизээнээс анх косплеер болж эхэлсэн бэ? Хэр удаж байгаа вэ? Яагаад ер нь анх яг косплей хийх одоо хүсэл гарч ирсэн бол хамгийн анхны түүхээс асуулцаж. Би болохоор нөгөө яг 3 жилийн өмнө нөгөө Япон pop соёл гээд өдөрлөгт анх явжсэн нөгөө манай найз ингээ цуг үе болёо ингээд би амар аним үздэг гэсэн байхгүй юу? Тэгэн гот ингээд яг чиний сонирхлын төрлийн байгаа ингээд хойлоо яваад үзье гэх. Тэгээд би очиод үзсэн чинь өстой амар янзын хүмүүс байсан зэ. Би тийг ингээ харангуйтай. Би чи ингээд яваад үзхийнсэн ингээд. Тэгээд ер нь тэрний дараачаас ер нь ивент явж эхлээд би ер нь ингээд косиг явж байна. Одоо ингээд косиг 3 жил болчихсон. 3 жил. Би болохоор ингээд өөрөөс нэг сандгүй маяг яагаад явж эхэлсэн. Миний болохоор яг анхны явж исэн ивент маань болохоор яг одоо миний байгаа баг Монкоста багийн Halloween ивент гэсэн байхгүй юу? Тэгээд тэнд ингээд анх явж үзэл хүмүүсийг хараад би эхлээд анх эхлэхдээ амар ганцаархнаа явдаг гэсэн найз мэдчих жоохгүй. Тэгээ ингээд яг ингээд cosplay манай их ч намаа ингээд төрсөдөрхөн бэлгээр юу авах ингээд асуухгүй юу. Тэгэхээр ганц удаа гэж одоо нэг cosplay бүтэн уцаахгүй лаа. Тэгээ яг төрсөдөрөөр анхны cosplay хийжсэн байхгүй юу. Одоо 23 оны 8 сард. Тэгээ одоо 2 жил нь болж байгаа. Юу нь гоё байдаг вэ cosplay хийх юм? Мэдээж cosplay гэхээр одоо costume play буюу одоо өөрсдийн гаднах одоо костюмыг өмсөж тэн дүрт хувирч үсээ нүрээ одоо бүр хоолоогоо хүртэл өөрчилж тухайн дүрийг бол бүрэн бүтэн хэмжээгээр гаргах нь бас их сонирхолтой байдаг бидний одоо харж байгаагаар. Тэгэхээр хоёрын маань хувьд хамгийн гоё мэдрэмж өгдөг зүйл нь юу гэдэг юм болоо? Миний яг ингээ cosplay-д илүү их дурлах болсон шалтгаан маань би ингээд ер нь ганцаардмал байсан. Тэгээд ингээд нам ингээд cosplay хийгээ гараад ирсэн чинь дэмждэг хүмүүс амар их болсон. Ингээд намайг хараад яасан гоё юм бэ? Ямар хөөрхөн юм бэ гэсэн тийм урмын өгөөд сонсоод ингээд илүү их дуртай болоод ингээд цаашдаа хийдаа гэсэн бодолтой болсон. Би болохоор нөгөө одоо ингээд яг гадуур явахт хүмүүс жоох хүмүүс ингээд зураг даруулъя гэхээр аим гоё идэхгүй ингээд ялангуяа 6 сарын 1-ээр ингээд тэр явчтэй гээл тэгэл бас манай хүрээлэл нь аим гоё ихгүй. Одоо би ингээд анх кос хийдэг байхдаа ингээд ерөн амар жоохон бүрэг байсан. Тэгээ одоо ингээд кос хийж эхлэнээс хойш өөртөө амар ихтгэлтэй ингээд яг өөрийнхоороо тэгээ ерөн байж чаддаг. Одоо ингээд 2-3 жил айл нь ерөн болцсон ба шүү дээ. Тэгээ ерөн ингээд харахад бол Монголын яг косплейн салбар ерөн хэр хөгжиж байна. Яаж өөрчлөгдөж байна та нарт? Ер нь бол яг ингээд косплей ингээд явхаар Монгол улсын косплей нэр нь бол залуудаа орд юм билэ. Тэгээ ингээд ихэнх нь өсвөр насны хүүхдүүд хийдэг. Ер нь одоо ингээд cosplay гэдэг урлаг манай Монголд 2014 15 оноос эхлэлтэй 10 жил болж байгаа. Тэгээ ингээд би яг тэр анхаг гарч ирж ирснийг мэдэхгүй ч гэсэн яг хүмүүсийн зургийг хараад одоогийн байгаа байдлыг харьцуулахад ингээд шинээр гарч ирж байгаа хүүхдүүд нь ч тэр хүмүүс нь ч тэр бүгдээрээ ингээд өөрсдийн гэсэн маш сайн чадвартай будалт үс засалт эдгээр илүү их чанартай болоод ер нь бол нэлээд сайн чанартай болж байгаа. Ер нь бол тийм. Өнөөдөр хоёрын хувирсан байгаа дүрийнхээ талаар бас яриач. Hunter X Hunter. За аним байх нь шүү дээ тийм. Тийм миний ажид нэг алуурчин суугаад. Тэр дүрийнхэн талаар яриач. Манай энэ болохоор нөгөө Hunter-ийн ингээ нөгөө аалзны бүлэгийнх нь нөгөө толгойлогч байхгүй юу? Энэ ингээ бас нэг бүлгийнх нь
Муу санаатай юу? Тийм, ер нь дайсан тал. Дайсны тал. Алуурч юм билүү гэдэг. Тийм. Тэгээд алуурч гэдэг байхгүй би. Аха. Тэгээд Манай тэр нанаа Hunter x үздэг. Hunter тий Hunter x Hunter ч уусаа нэлээд viral штэ яг үндэ бол. Тийм ээ. Тэгээд ер нь бол хамгийн cool дүр нь бол энэ ч явж байна гэсэн. Тий. Энд явж байна. Зургийг харуулж болох уу манай найруулагч? Ер нь энэ дүрээ ер нь яаж хоёр маань сонгодог юм чи маш олон дүрүүд бас байгаа. Тэгээ хөвчлэн бас залуучуудын хувьд бас энэ анимээс бас санаа авж гин. Зарим нь бол бас тоглоомноос санаа авж Тийм гин тий. тоглоомноос. Тэгээ дотоогоос ч гэдэм үү ямар нэгэн одоо тоглоомнуудаас авч гин. Тэгэхээр дүрийн сонголтоо ер нь хэрхэн яаж хийдэг вэ? Яг өөрсдийнхөө үзэж байгаа юмнаас л илүү аваад байна уу? Эсвэл ямар сонголтууд хийх юм болоо? Энэ болохоор яг өөрийнхөө дуртай аниме үзэж байгаа юм хта. За энэ дүр яг надад ингээд тохирох юм гэж би ихлэ хардаг байхгүй юу? Тэгээ ингээд хийхээс өмнө ихлэ төлөвлөдөг ингээд. За одоо яг ийм юм болох юм байна. Ингээд засах юм байна. Титэн төгөр болох юм байна. Тэгээд эхнээс нь мөнгөө бэлдэж агаад тэгээ ерөө аваад би хийцдэг. Би болохоор яг ингээд одоогийн байдлаар хэр их алдартай байгаа вэ? Айсэл яг ингээд миний дуртай дүр ах уу? Ер нь бол их олон зүйлээс шалтгаалдаг. Одоо яг ингээд миний одоо хийцэн байгаа дүр болохоор ер нь царай төсөөрөө надтай жоохон төстэй ингээд онцгой фичер нэх юм бол энэ хамар нөхгүй юу? Тэгээ миний хамартай нийлээ төстэй болохоор тэгээд хийсэн. Одоо нэг тэмцээн уралдаанд ер нь та хоёр хэрэг оролцдог вэ? Монголд ер нь тэмцээн уралдаан хэрэг болдог вэ? Ер нь байнга болдог. Ер нь улирал болгон болдог шүү дээ. Энэ тентхээс жижигсээс ивент, том ивент. Манайх бид хоёр болохоор нэг ивент одоо ороод байдгүй. Энэ жилээс харин орж эхэлж байгаа оёод өөртөө. Харин манай баг болохоор ер нь энэ тентхийн уралдаанд ер нь байнга байр авдаг. Тийм. Хоёр ямар нэгэн нөө клубт харьяалагдчих явдггүй. Тийм, Монкост. Монкостой тийм зөв. Энэ болохоор юу юм бэ те? Нөгөө нэг тэмцээнээрээ ингэж орохдоо ингээ багаар орд юм уу те? Үгүй юу? Үгүй яг ингээд өөрсдөө бие дагаад ордог юм. За. Багаар ихтэй байж болдог тий. Тийм багаараа болдог. Нэг би нэг юу гэл санаад байна л да нэг Наруто тэр бас нэг яг Японы өөрсдийнх нэг үзүүлбэр бүгдээрээ олоолаа нэг үзүүлбэр үзүүлээд идэгсэн. Тэр нь гэхдээ тэрэндээ орно шүү дээ тий. Одоо тэгээд ер нь 2-3 жил косплей хийж гэн. Ер нь хідэн дүр нийт хувирсан байд юм бэ? Тоолж үзгүүд хоёр маань. Тэгэд яг сая нөгөө 6 сарын 1-нд хүүхдүүд аягүйх зураг авахулээ гэж хэлдэг гэж штэ. Тэгэхээр тэр үедээ ямар дүрд ер нь хувирдаг вэ? Хүүхдүүдийн нэлээд юм нөгөө мэддэг дүртэл хувирдаг бах та. Тийм. Би болохоор энэ жил болохоор би нөгөө Лен гэд Кагамины Лен гэд яагаад бид нар нөгөө ингээд юунд парк дээр ингээд үзүүлбэр үзүүлсэн. Өмнө жил болохоор бүр нөгөө хүүхдүүдийн нэлийн мэдчих магадгүй ч та нөгөө миний хотрын сургуулийн нөгөө деку хийжсэн. Би болохоор яг ингээд нэг дуртай дүрээ бариад авчихлаар өнөөдг нь би ингээд хамгийн анх хийжсэн косплей маань ингээд амар том ягаан палачтай тийм дүр болохоор намайг хүүхдэд гүнж гэж их андуурж исэн. Гэхдээ угаасаа хөөрхөн харагдаж байгаа ч тэгэл хөөрхөн гэл гүйж ирээд. Би тэгтээ энэ 6 сарын 1-нд болохоор би Jujutsu Kaisen гэдэг аниме Shoko гэдэг дүрийг хийж исэн байна. Гой дүр байна. За ер нь бол та хоёр нэлээд анимд бол нэлээд сонирхолтой шүү дээ. Ер нь үзээ тэр бодож байгаа. Бас 2-3. Ерөн кос хийж эхлэхээс өмнө үзчихсэн гэхээр нэг бараг 5 жил болсон юм уу гэж бодож байна. Намайг ухаан орж хахад манай ах үзчихсэн байхгүй. Тэгэл ахыг үзээд байхлаар хажуунаас нь үзсээр хагаад тэгэхээр чи одоо бараг 10-аад жил үзэж байгаа. Хоёрын маань хувьд хамгийн ер нь дуртай аним ер нь ямар вэ? Миний хувьд бол ингээл миний хувьд гэдэг байгаа шүү дээ. Миний хувьд бол Наруто л байсан юм да гэдэг шиг одоо Наруто ч бүр хүүхдтэй болоод Бурито юу лээ Боруто гэдэг хүүхдтэй болсон билүү шүү дээ. Тэгэхээр би бол бүр нэлийн хоцорсон юм байлээ. Тэгээд дээр намнаа надад Борито гэдгсэн чинь би Бурито ч гэж байгаа шиг мөр нэрийг нь тогтоож Боруто аа. Тий. Тэгэхээр хоёрын маань хувьд бас шинэ аним юу байна? Хамгийн дуртай үзэх дуртай юм юу байна? Бас нөгөө нэг косплейс гадна өөр хийх дуртай зүйлс юу байдаг бол. Миний үзэх дуртай аним гэхлээр би ер нь их тийм готик vibe-д амар дуртай. Тийм болохоор Hellsing Black Butler гэдэг ингээд яваад ах юм бол ер нь бол нэг тиймэрхүү байдал ингээд дундад зууны Европод өрнөж байгаа байдалтай тиймэрхүү анимууд дуртай. Тэгээ би болохоор аним косплейс гадна Business Girls гэдэг клубэд өөрийнхөө бизнесийг эрхэлдэг. Тэгээ ингээд гар урлын юм ингээд бүтээгдэхүүн зарж өөрийнхөө ирээдүг ингээд илүү хөгжилтэй болгодог. Бизнес ер нь хэр вэ? Бизнес би нөгөө саяхан гадаад явчаад ирсэн болохоор жоохон
зогсон байдалтайгаа. Гэхдээ одоо Halloween дээр буцаж comeback хийнэ. За. Бас гар урлал гэхээр бас гарын хөвдүүтэй байгадаг байхаа нэ тийм ээ. Аха. Би болохоор нөгөө арай нэг фантастик төрлийн юмд амжилттай. Одоо багасаа ш үзэж байгаа, одоо л үзэж байгаа аним бол одоо One Piece-ийн 7 нэг болгон шинэ анги ордог. One Piece. Тийм одоо л үздэг тийм. Анх имэтиг үздэг ус одоо бүр ингэ найзтай нийлээд үздэг. Тэрэл. Энэ бүр үе хамт үзэхгүй яасан юм бэ? Тэгээд би болохоор юм аях дуртай. Тэгээ ерөө хөвчлэн кос ихтэй ихэнх хувцас арай өөрөө очих юм бол арай хямд байдаг. Тэгээд оих тусам нөгөө ингэ арай чадвар сайжраа явцдаг байхгүй. Тийм ээ. Гоё юм байна. Гоё юм. Одоо тэгвэл бид нар ч одоо хайлын болох гэдэг ба шүү дээ. Хайлын үнээр ер нь одоо ямар дүр тойрыг гэж бодож байна. Тэгээ одоо мэдээж хэрэг косплей хүмүүсийн дунд бол одоо хамгийн том баяр үйл байх те. Яаж хийдэг вэ гэлтэй. Одоо бол тэр 25-26-нд манай Монкостой багийн зүгээс ивент зарлагдж байгаа. Тэгээ тэр ивентэн дээр болох тэр яг хийх дүрээ одоохондоо яг задлах олоог байгаа. Гинтийн бэлэг болгож байгаа. Би болохоор нэг тийм өөрийнхөө зохиосон дүрийг хийж байгаа нэг тийм алиалчрах маягийн тэрийг ерөн өнөөдөр ойж эхлэх гэж байгаа. 26 манайх ивентэд хийх гэж байгаа байхгүй. Тэгээ ерөө амар сонирхоод эрхийг хүсэж ивэл ирээрээ. Нэрээ одоо ингээд косплей хийхээр хүнд ямар чадварыг өгдөг юм шиг санагддаг вэ? Магадгүй ингээл томчуудаас ч гэдэг юм уу эсвэл ингээд ээж аав нараас ч гэдэг юм уу зарим тохиолдолд тийм ойлгохгүй юу хийгээд байгаа юм те чи юм ч гэдэг юм уу тийм нэг иймэрхүү бас шүүмж ирдэг байсан уу. За нөгөөдөөр энэ косплей гэдэг зүйлийг хийжсний дараа илүү юм бүтээлч одоо чадвар нь хөгжиж гин үү. Хоёр маань сая хэлж штэ нэг нь одоо гар урлын юм хийж гин. За поророгийн хувьд бол юм ойж гин тийм хувцас хийх гээд юм ойж гин гэдэг ч юм уу. Ийм давуу тал ямар давуу талуудыг косплей тоёрт өгч байгаа вэ? Косплей хийж эхэлснээс хойш миний ингээд нүүр будгийн чадвар бол нэлээд сайжирсан. Тэгээд би яг хувцас оёхоос илүү нөгөө оёхлороо алдаа гаргачих гэдгээс яагаад худалдаж авдаг ч гэсэн digitал нэмж уралдаг байхгүй. Одоо ингээд энд ингээд ийм армрын хэсэг байлаа гэхэд өнөөх нь ингээ фом гэдэг материалаар шинээр хийгээд будна ингээд хэлбэрийг гаргана, дүрсийг гаргана, хэлбэрт оруулна гэд их ажил болдог. Тэнгүүтээ би болохоор яг ингээ голчлон хийх дуртай юм ингээд өс засалт байдаг. Өс засалт болохоор нэлийн удаан суудаг. Тийм болохоор ингээ суудлын чадварыг илүү нэмэгдүүлдэг юм шиг санагдсан. Тэгээд манай гэрийнхэн болохоор яг миний косплейг яг дэмждэгч гэдгүү, яг дэмжихгүй ч гэдгүү. Ер нь бол ингээд би косплей өөрөө 100% бие дагаад ингээд ээж аваас хараа бусаар хийдэг болохоор манай ээж аав ингээд өөрөө л бие дааж ивэл бут нь их хамаагүй гэж үздэг болохоор бас болж байна тийм ээ. Миний хувьд болохоор би ерөн юм оин арм пропин ингээд сэлэм жижиг армруудын тий бас дээрэс нь нүр будна үс энзлэх. Тий миний үс энзлэхэд бүр амар хэцээдэг зэ ингээд яг ингээд хайчлахад амар хэцүү ингээд дөрүүжин хайлчихаар ингээд амар юу удаа. Гэтэ би энийг бол амар гайгүй цацсан байгаа гэж бодож байгаа. Тэгээд болохоор ер нь анхаал оёход бол амар хэцүү байсан ингээд би бүр нөгөө яг яаж ойдооч мэдгүй тэг анх бичлэг үзсээр байгаа л сурсан юм да. Арг гэр бол ер нь манай ээж аваа хоёр амар дэмждэг. Тэг ер нь манай ээж аваа ер нь бүх зүйл дээр нь дэмждэг болох нь тийм гоё. Тэг нөгөө хитэр хайда нөгөө тэмцэн төхөдрөхөө нөгөө ингээ бид нар яг нөгөө өмнөх шүн сууж бэлдэг байхгүй шүнжэнгөө үүр цайдал тэн гот нөгөө санаа заавд идэг юм шиг байд. Тийм шүү дээ тийм аргагүй шүү дээ. Эцэгч одоо дандаа санаа зовж шүү дээ. Хоёрын маань ер нь ирээдүйн зорилго за ирээдүйн мөрөөдөлч гэх юм уу тийм эсвэл ажил ирээдүйд болох ямар хүн болохыг хүсдэг вэ? Яг энэ косплейтэй холбоотой байдаг болов уу? Эсвэл яг косплейгийг зөвхөн одоо хобби чиглэлээр авч явахыг хүсдэг үү? Минийхээ ер нь уялдах байхаа би болохоор нөгөө фэшн дизайнер болно гэж бүр бага ангиасаа мөрөөдсөн. Тэгээд тэрнийхээ ингээд юу гэх гад одоо ингээд өөрөө хичээгэл явж байгаа. Ер нь бол цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэх байхаа. Аха. Миний хувьд болохоор би яг хоббигоор л авч хэлдэг байх. Би нөгөө одоо асуус тарах гээд бэлдээд байгаа байхгүй юу? Нөгөө амгаах. Тийм. Имч болох нь. Тийм имч болох гэж байгаа. Шүдний имч болох гээд тэгээ ер нь ингээд бас кос хийхээ хажуугаар ингээд бас хийх юм амар хийдэг. За ямар мундаг юм бэ тийм ээ. Нэг нь эмч болох нь байна, нэг нь бас алтартаа бас загвар зохион бүтээгч болсон байхыг бас ирээдүйд харах нэ. Гоё юм байна. Одоо тэр нөр сая би нэг асуух гэдэг Монкостой яг л Монкостой. Монкостой нь болохоор яг хичнээн хүн байдаг. Одоо бид нар ч баг гэдэг шүү дээ. Яг хичнээн хүмүүс баг болд юм бол гээл. Манай
юу энэ жил шинээр эсэлт аваад тэгээ манай гэр бүл ингээд нилээ эдэн бэлтрэг нэмж аваад 30 хэдүүлээ олсон баха. Аа. Тэгж ярьд юм ба штэ бэлтрэг. Нөгөө манай яг ингээд манай багийн сүлд нь ингээд чон өгдөг байхгүй юу? Тэгээ ингээд шинээр орж ирсэн хүмүүсээ бэлтрэг гэдэг. Ер нь бид хоёр бас энэ жил орж ирсэн бас бэлтрэг гэсэн. Ямар сонир. Би харин сая бэлтрэг гэхээр нь одоо чон мон байна. Юу бид нэрээ өгөрдөж байгаа байхгүй юу? Тэгээд идэх юм бэлээ. Хөөх юм уу тий. Гайхлаа шүү дээ. Мексик 15 онд би бас явж байсан. Бас бэлтрэг болоод явж ирсэн. 15 онд чи би ч нөгөө аним орчуулгын сайттай байсан шүү дээ. Тэг чинь 14 оноос л 13 оноос би ч аним орчуулгын сайттай болоод тэг чинь та хоёр мэдэхгүй л хальтаа аникинг л гэдгээс нь тухай. Одоо энэ чинь аними одоо үг хэсэг нь сууж байна шүү дээ. Тэгээ тухай үед 15 онд тэг болсон ах гэдэг. За тэгэхээр чи бүгдийг мэднэ гэдэг энэ чинь анимтай холбоотой бүгдийг мэднэ. Одоо ч аним үзэж байна. Намныгийн хувьд хамгийн дуртай аним чи юу лээ? Би бол Naruto Bleach л үздэг байсан. Тэгээд бусдын бас сайн мэдгүй. Тэгээ ер нь бол Hunter x Hunter мөн. Гэхдээ ер нь бол яг үнэхээр дуртай гэвэл яг одоо шууд орж ирэхэд бол яа харахгүй Жожо юм байна. Жожо бол ялч байхгүй. Жожо яг айгүй амжилттай. Энэ нөгөө нэг дэлгэцийг ширлээд энэ мөн үү? Манай одоо энэ Pororoгийн хувирсан байгаа хүн одоо энэ York New Serial гэдэг мөн үү? Энийг хуваалцаад тэгээд бас би яг ингээд эмгийг харсан чи яг мөн голын зураасыг нь харсан чи яг хүн байгаад байлаа тий. Энэ бас гүйлтэй. Гитар биш гитарын нэр. Эний дүртэл хувирсан юм байна штэ манай Pororo чинь тийм ээ. Эмгийг хараад танилаа. Харин би сая тэнд яж та нэг эмэг нь унтсан. Тийм. Зүгээр. Би долноо. За тэгээд маш гоё сонирхолтой. Тэгээд ер нь бол хоёрын мартагдчихгүй бас Halloween ямар Halloween байсан бэ? Halloween-ы одоо юу нь илүү хоёрт гоё санагддаг вэ? Манай хөлт бол яг нөгөө чихэр авах хамгийн гоё одоо жоохон болохоор тэр нь л айгуу тийм татагдсан юм байлаа. Тэгэхээр хоёрын маань хувьд бас Halloween-тай холбоотойс гоё дурсамж байвал хуваалцаач. Миний хувьд болохоор би бас анх Монкостгийн Halloween дэвчсэн гоё. Гэтэ тэр үе ерөөсөө ингээд өөрөө Монкостод ороод ингээд одоо манай Halloween ивент хийж байгаа. Тэр арын албанд ингээд одоо ингээд чимэглэлийн хариуцсан юм гэж бодоагүй. Тэгээд анхны Halloween бол амар гоё эс. Тэгээ одоо энэ ерөө Монголд бол энэ жил ерөн сүүлийн хэдэн жилд бол амар тэмдэглэж эхэлж байгаа. Хүүхдүүд чинь ингээд гүйж ирэн гутаа ингээд хаалга тогшол чихэр нэгэн гот манай ээж болохоор нөгөө намайг юм мэддэг нөгөө амар дэмждэг болохоор тэр хүүхдүүд ирсэн ойлгон гутаа ингээд амар чихэр бэлдээд тавьчихдаг. Хөрх юм. Тэгтээ нөгөө хүүхдүүд яг хайлууныхаа өдрийг тизээ болдог гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг байлаа. Манай хаалгыг бас өдөр болгон тогшоод байгаа одооноос. Ямар ирчих чинь. Уул нь 30-31-ээс л эхэлдэг. Тэгээд одоохон дээрээ болоог байна. Яг хайлууныхаа өдрөөр чихэр өгье гэж хойшлуулсан байгаа. Өнөөдрөөс чихэр өгөх юм бол манайх чихэрэг болчих шүү дээ. Миний хувьд мартагдчихгүй өгөх юм бол жил болгоны яалч Монкостгийн хайлуун сэтгэлд үнэхээр тод үлддэг. Анхных дээр бол тэр яг ганцаараа байсан. Тэгэл чихэр манайх пинята зөхөж нөгөө чихрээ хагалдаг байхгүй юу? Өнөөтөнд булаацалтаа авах гэж авсан амар хөвгчлээ юм байна. Ах уу? Одоо пинята гэдэг нөгөө зөхөд хагалсаар ултарсан чихэр ундаг шүү дээ. Нүдэн юу аажаад боож одсон. За. Тийм уламжлалтай. Тэрэн дээрээсээ одоо ингээл чихэр газар унахлаар ингээл хүүхдүүд ингээл аваад түүгээл авдаг байхгүй юу? Тэр ингээд үргэлж жил болго ингээл гоё идэг. Тэгэл ингээд жил явах тусам ингээл миний ингээл хамт ивентэнд явах найзууд ихсэл ингээл надаа ингээд найзуудтайгаа өнгөрүүлж байгаа цаг хугацаа болгон амар үнцэнтэй болохоор ер нь бол надаа гоё дурсамжтай. Одоо ингээл бидний үеийнхэн ч юм уу бидний одоо дээд үеийнхэн тийм Halloween-ы буюу одоо сүнсний баярыг илүү нэг жоохон буруушаа хандлагатай тийм одоо ийм баяр тэмдэглээд тахта яад ингээл ярьдаг. Гэтэл одоо залуу үе маань энэ баярыг илүү юм гоё эрэг байдлаараас тэмдэглэдэг болчихжээ. Дүр товирж гин өөрсдөө илүү бүтээлч одоо креатив хандж гин тийм бас сая хэлдгээр юм хөвчлөлтэй юм уламжлалыг гаргаж гин. Тэгэхээр хоёр маань бас надад нэг юм санаа өгөөч. Ер нь хүүхдүүдтэйгээ яаж бас ингээд нэг юм саяных шиг тийм жишээ нүдэ боож агаад ингээд цогтөгч юм уу эсвэл ямар байдлаар өнгөрүүлвэл бас хөөрхөн байх боломжтой болоо. За чихэр бэлтгэх нь байна тийм ээ. Тэгээд чихэр хэрвээ бэлтгүй үнэхээр дургу болвол хаалганыхан гадаа бас нэг бол тэмдэглэхгүй ч гэдэг юм уу тийм нэг X mix тавьдаг ч юм уу тиймэрхүү байх нь байна. Өөрөөр ер нь хөвчлөлтөө тийм тоглоом юу байгаа вэ? Байдаг вэ? Хайлууны баярын ингээд уламжлалт тоглоом мэдрэх юм бол нөгөө хан дээрээ тийм илжигний бүхсний зураг наагаад тэгээ ингээд нүдэн анж агаад ингээд хүмүүс нь ингээд чиглүүлээд тэр илжигнийхаа ингээд бүхсэн дээр нь сүүл наадаг нэг тиймэрхүү тоглоомнууд их уламжлалт тоглоомнууд байд юм бэлээ. Тэгээд ингээд
хүүхдүүдтэй айсвал ингээд шүн өрөө сууж агаад ингээд хамт ингээд хөгжилтэйгээр нүрээ будаж тоглож болж ийн айл их чиний тэр ингээд зөндөгөр ингээд бодох боломжууд их байгаа. Тэгээд тийм бас нэгнийгээ дүр тувирах нь шүү дээ тий. Ааха бас хөрх юм байна. Ингээд үс засалт ингээд бүтэн хувц гэхгүйгээр зүгээр ингээд нүрээ ингээд хөнхөн хувиргаад ингээд нэг өдрийн хамт хөгжилтэй өнгөрөөж болно. Тэгэнгүүтээ ингээд хулуу гэд байдаг ч дээ. Тэрийг ингээд хамт сийлээд ингээд хэлбэрт оруулж болж ийн ингээд хамт зураг зураа сууж болж ийн аимшигын түүхээрээ сууж болж ийн. Ер нь бол яг ингээд хөгжилтэй өнгөрүүлэх юм бол амар олон арга байдаг. Тийм биш шүү тий. Манайх болохоор нөгөө манай ээжийн хамаатнууд бид ингээд 7 хоног болго ингээд цугулдаг байхгүй юу? Нэгнийндээ ч юм ингээд бүүнөр ингээд. Тэгээ яг хаал үнээр болохоор бид нар ингээд бүүнөр нэгнийндээ цугулцдаг байхгүй юу? Гэтэ би ер нь нөгөө дандаа ивент хийдэг болохоор ер нь ихэнхдээ бэж чаддаггүй нөгөө оройн л ирдэг байхгүй юу? Тэгээ тэд нар болохоор ингээд бүүнөрөө цуглаад нөгөө хүүхдүүд нь ингээд дөр төрдөг байхгүй юу? Би тэгэхээр ингээд ер нь завтай байх юм бол нүрийг ингээд гоё илгаад өгөөд тэг ер нь хамт зураг мөрөг дарддаг. Нэрээс та гоё санаа шүү тий. Хүн бас хүүхдийнхаа нүрийг будаад дур туургаад тэгээд нэг юм хөвчлөлтөө байдлаар тоглоод байх юм бол бас их гоё юм санагдлаа. Тэгээд тооштой маш их баярлалаа өнөөдөр цаг зав гарган ирж бидний одоо урилгыг хүлээн аван ирсэн баярлалаа. Тэгээд ирээдүйн сурлага хөдөлмөр одоо яг энэ косплей салбарын бүх зүйлд нь амжилт хүсье. За мөн эрүүл мэндэд одоо гэр бүлийнхэнд над жаргал хүсье. Баярлалаа. За баярлалаа. Манайханд ч бас амжилт хүсье. Их баярлалаа. За дөрүлээ зураг авах.